Өөрийн гэгээнээс өчийн бүрий хүртэл амьдарч байгаа хотынхоо өнгө үзмжийг торцдог энэ эмэгтэйг ганцоож гэдэг. Тэрээр Булган аймгийн Хишиг өндөр сумын харьяат. Сумандаа 27 жил амьдарч 2005 онд хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч төв газар бараацсан нь дээр гэж үзэн Эрдэнэт хотыг зорьжээ. Эрдэнэт хотод ирснээс хойш хот тохижуулах газарт зам талбайн үйлчлэгчээр ажилд орж өдгөө 17 жилийн турш тус газарт ажиллаж байна. Эхний жилүүдэд ажлын хүнд нөхцөл цалингийн бага хэмжээнээс үүдэн ажилласаа гарах бодолтой байсан ч гаралгүй өдийг хүрч сэтгэлээрээ ажиллаж яваа эмэгтэй юм. Би Булганы Хишиг өндөр суманд нөгөө сум эмнэлэгт юу яаж ийсэн асрагч хийжсэн 3 жил гарan асрагч хийжсэн бас нөгөө нэг сургуульд бас үйлчлэгчээр ажилладаг байсан. Би одоо энэ хот тохижуулах байгууллагад ороод 2005 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа 17 жил гараа ажиллаж байна. Хөдөөнөөс од руу шилжих нь бол ерөөсөө тэгээд хүүхдийнхээ ирээдүйг одоо ер нь төв газар очиж амьдрий гэсэн л тийм юутай иржсэн. Тэ хүүхдүүдийнхээ ирээдүйд бас нэг төв газар суурин газар ажиллавал бас зүгээр юм болоо гэж өөрсдийгөө хөгжүүлж бас тийм зорилгоор ирж ажиллаж байсан. Анх бол ерөөсөө тэгээд сумын төвөөсөө ирээл ерөөсөө ирэхэд бол нэг маш хэцүү байсан. Тэгэл ер нь бол тэгээ орчиндоо дасахгүй, ажилдаа дасахгүй. Тэгэл ер нь бол эхний 1-2 жил ер нь болиё гэсэн бодол маш их байсан. Тэгээд сүүлдээ бол тэгэл ажиллагатай дадлагшаал хамт олонтой болоод тэгэл найз нөхдөд болоод тэгэл ерөөсөө тийм гарын өөр ажиллаа солиё гэсэн ерөөсөө сонирхолгүй байсан. Тий одоо ч гэсэн би бол ерөөсөө энэ ажилдаа тэгэл дуртай. Хотогжуулгын ажилчдын цалин бол үнэхээр бага, амьдралд хүрэлцэхгүй. Тэгээ ер нь бол тэгээ юмны үн маш их өргөцсөн байгаа энэ үед бол ерөөсөө тэгэл бид нар бол маш сэтгэлээрээ өөрөөсөө ажлыг гэсэн сэтгэлээрээ маш их ажилдаг. Тэгээ өвөл зөнгөө гадаа байдаг. Ерөөсөө өвлийн цагт бол ерөөсөө бид нар ингээл даарч хөрдөг, хавар намарч гэсэн ер нь зуны цагт ч гэсэн тэгэл ер нь бол ачаалттай зуны халуун гэхгүй л тэгэл ажиллаж байдаг. Бас орон нутгаас уулын дэмжээд туслаад бас нэг жоохон хэдэн хувиар ч юм уу нэмчил болно. Зүгээр л ахна л да. Тийм хүлээлт бол маш их байдаг шүү дээ. Орон нутгаас нэмчээсэ гэсэн ажилчдын тийм юу бол угаасаа тэгэл юмны үн маш их өндөр болсон болохоор тэгэл бас урд тормоогоор хой тормоогоо нөхөн хичээл тэгэл амьдрдаг юм дөө. Ер нь бол сэтгэлээрээ амьдарч байгаа, сэтгэлээрээ ажиллаж байгаа хүмүүс маш их байдаг шүү дээ. Улс их орондоо ингээд цэвэр цэмцгэр Эрдэнэт хотоо сайхан цэвэр цэмцгэр байлгахын төлөө бид нар ажилладаг да. Хавар намрын үйлрэлд хог их гардаг. Гэхдээ л бид цэвэрлээд л байна шүү дээ гэх ганцоож 4-ийн 26, 27 дугаар байр 4-р микрийн арын автозамын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг. Орон сууцны айлуудаас дийлэнхтэй дахин боловсруулах боломжтой гэлгарууд хуунцар савны хаягдал их гардаг. Мөн 4-р сургуульд нэгдсэн хогийн цэг байхгүй тул орон сууцны хогийн цэгт хогоо хайдаг байна. Хогны дийлэнхийг цаасан хаягдал эзэлдэг гэлээ. Автозам дагуу хог цэвэрлэхэд машин мөрөгчггээд хүндрэлтэй байдаг. Нэг удаа түүнийг машин шүргчгээд тэр чигтээ явсан тохиолдолд гарч байжээ. Би одоо энэ 26 7 дугаар байран дээр бол би одоо 5 жил гараа ажиллаж байгаа. Яг энэ байран дээр энэ орчныг цэвэрлээд тэгээ ерөөсөө энэ нөгөө сургуулийн ойр орчин байдаг болохоор жоохон ачаал ихтэй байдаг. Ачаал сургууль цэцэрлэгийн ойрхон байдаг болохоор ачаал их байдаг. Тэгээд энэ сургуулийн дотроо нөгөө хогийн пүнкер төвлөрсөн хогийн пүнкергүй болохоор энэ юу яадаг? Орон сууцанд авчирч яадаг. Хогоо хийдэг болохоор тэгээд дандаа сургуулиас чинь хөнгөн цаас ер нь бол тэгээд тийм хийсгэр хөнгөн цааснууд маш их яхаар салхи шуурганд маш их хийсч ачаал их гардаг. Хамгийн их хог гардаг үйлдвэр нь бол хавар намар байдаг. Салхи шуурга ихтэй байдаг болохоор хавар намартаа бол ерөөсөө маш их хог хөнгөн цаас ер нь хог бол маш их төвлөрч яадаг. Өвлийн үйлдвэрд бол бид нар бол ерөөсөө цасаа аваад хажуугаар нь хог шороогоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө алтаргаа гулгаанаас ер нь бол өглөө эрт ажилдаа гардаг да. За би одоо ингээд 2 байраа цэвэрлэгээгээ хийгээд дууссан. Одоо ингээд хой талын төв замаа цэвэрлэгээ явж байна. Төв зам дээр ажиллахад бол ер нь бол тэгээд
сонор сэргэнж ер нь сайн анхаарлаа төвлөрж яахгүй машин тэрэг маш их шүргэх тохиолдол гардаг. Тэгээ нэг удаа би бүр машин шүргүүлээд юу яаж исэн эргээд ингээ харахад бол ерөөсөө машин маш хурдтай яваад номерыг харж амжаагүй байтал тэгээд шүргээд явсан тохиолдол энэ төр байдаг. Ер нь олж авч чадаагүй тийм том цагаан джип байсан Улаанбаатар номертой машин байсан. Тэгээд тэрийг бол би ерөөсөө юу яагаагүй харж амжаагүй байтал эргэж хараад номерыг харж амжаагүй хад тэгээд дахиад явчихсан. Эргээд ерөөсөө хүмүүс бол яана хийнэ гэж ерөөсөө юу яадаггүй. Ирж уулзаж янз бүр болдгоо. Нэг удаа бас багжаа дээгүүр нь машин даваад хурцэн дээр мань гараад тэр чигээрээ дахиад явсан. Тийм тохиолдол энэ төр зөндөө гарна. Яг ингээд нөгөө бид нар түүмп гэж авч явдаг. Замын түүмп тэмбгээ тавьсан мөртлөө ерөөсөө тэгээ машин хажуугаар маш хурдтай явсан. Тэгээ согтууж олооч болоо айгүйх явдаг. Тий. Ялангуяа энэ зам шуурж байгаа ийм тохиолдолд бол ерөөсөө машин айгүй зүрх тохиолдолд ерөөсөө тэр айгүй шахаж явдаг. Манайд бол ерөөсөө яг ажлынхаа байран дээр ингэж бэртэд гэмтэл авсан хүмүүс бол байгаа. Хэдэн сарын юм уу өвчтэй байсан тохиолдол энэ төр байгаа. Нуруундаа энэ төр гэмтэл авсан хүмүүс бол байдаг л да. 2005 онд Эрдэнэт хотод нүүж ирэхэд хог ихтэй байсан. Харин сүүлийн үед иргэдийн ухамсар арай өөрчлөгдөж, ил задгаа хог хаях үзэгдэл багассан. Гэхдээ сайнны хажуугаар сар гихчээр зарим хүмүүс хүүхдийн тоглоомын талбайд архитан согтуурах үзэгдэл их болж, үүнээс үүдэлтэй хуунцар сав, шилний хог их байна. Энэ нь эргээд хүүхэд залууст үзүүлж байгаа буруу үлгэр дуурайлал юм хэмээн тэрээр хуучиллаа. 17 жилийн өмнө намайг Эрдэнэт хотод ирэхэд бол нэлээд тийм хог гуу жалганда хог ихтэй. Ер нь бол тэгэл ер нь жоохон нэлээд хог ихтэй энэ тэндээ төвлөрсөн хогнууд маш их тэгэл нэлээд жоохон бохор заван байсан. Одоо бол ерөөсө жил ирэх тусам хүмүүсийн ухамсар ер нь тэгэл орчин юунаасаа болоод бол айгүй сайхан болсон гэж үнэлдэг. Тэ хүмүүсээс хогийн сав мааванда ер нь бол хийж сураад байгаа. Тэгээ ялангуяа хүүхдүүд маш их хогийн сав мааванд хийдэг. Тий. Ер нь бол дээхэн үед нэг айхтар тийм үл тоосон ер нь бол энэ цэвэрлжээдэг, энэ лавжээдэг гэсэн ойлголт байдаг гэсэн. Одоо бол хүмүүс бол айгүй сайхан болсон. Тэгээд ирээд туслах ч юм уу, эсвэл нэг тийм арц ч юм уу, сүү ч юм уу, ундаа ч юм уу өгдөг энэ халуун юм уучаараа тэгээрээ ингээр гэсэн тийм хандлага бол айгүйх байдаг. Тэгээд энэ орсон хөгчд энэ хогны савын пүнкер гэдэг лүгөө ерөөсөө бүр хийгээ сурчвал уулан зүгээр их. Тэгээ яг ингээ гадаа нь ингээд тавьчихдаг байхгүй. Тэр мэрийг ингээ хөвшөөс сурчвал уул нь бол гоёлох гол та. Энэ сургууль цэцэрлэг нэр дотроо ялгаад яачдаг бол уулан сургуулиас маш их тийм цаасны ундааны сав их гардаг болохоор тэгэл ерөөсөө ингээд бараг л энэ сургуулийн үйлчлэгч юм шиг л байдаг заримдаа ч бүр бухимдах гардаг шүү дээ. Сургуулийн нэр үйлчлэгчүүднээс айгүй хэцүү шүү дээ. Тэгэл ерөөсө нодлон билүү тийм ээ нодлон урьжны юм байна. Нэг намайг цаанаас ингээд цайндаа орчил ирсэн чинь пүнкрийн гадаа энэ сургуулийн үйлчлэгт бүр яг ингээд савтаа хоогоо хаалган хаалтайх савтаа хоогоо гадаа нь насгачаал тэгээ яваад гисэн. Тэгээд нөгөө нэг тэр үед нөгөө юу эсэ ордог юм жижигхэн боовны цааснууд ийм нэг удаагийн ийм жижигхэн боо. Тэгээд тэрний цааснууд амар их. Тэгээ би тэрийг хормойлж орж гаад нэг яг нэг хариуцсан хүн дээр нь танаа үйлчлэгч яг ингээд байна. Энийг яах ёстой ингэ ширээн дээр нь хайчаад гараад ирсэн. Тэрнээс хойш одоо тэгээ сургуулийн үйлчлэгч энэ төр нь бол ер нь тэгээд бас арай өөр болсон. Тэгээ би яг энэ хүмүүстэй хэлий яагаад ийм болсон гэдгийг хэлий мэлий гэсэн. Би яг тийм тохиолдол нэр байсан шүү дээ. Хот огжуулах газрын ажилчид тэр дундаа зам талбайн үйлчлэгч ажлын хүнд нөхцөлд тооцогддог. Иймээс эрэгтэй 55, эмэгтэй 50 наснда тэтгэврт гардаг. Тэд жилд нэг удаа эмчийн үзлэгт хамрагддаг байна. Ажилчдын дунд бөөрийн өвчлөл их байна. Хүн байгууллагаас ажилчдын дунд уралдаан тэмцээн, амралт совилол, зугаалгыг тогтмол зохион байгууладагч цалингийн доод хэмжээгээр цалинждаг нь сэтгэл нийцдэггүй хэмээн ганцоож хэлж байна. Хүнд нөхцлөөрөө тэтгэврт гарна. Эмэгтэй 50 настай, эрэгтэй 55 настай. Улсад ажилласан жил нь болохоор
Бид нар чинь 10 жил хэдэн сартай байдаг лээ. Тэгээд гарна. Бид нар бол тэгээ өвлийн үйлрэлд эмэгтэй гэдэггүй эрэгтэй хүмүүс юм. Бид нар тэгээд нэг эмчийн үйлсгээр ордог. Байгууллагаас тэгээд ер нь бол тэгээд бүгдээрээ л жоохон бөөрийн асуудалтай байдаг шүү дээ. Тэгээд заримдаа бид нар ч бас өвдсөн ч өвдөөгүй юм шиг л явдаг шүү дээ. Бид нар ч эмэгтэй даргатай болохоор бас хаа очичаад нийгмийн юуныхын талаар бол маш сайн ойлгодог шүү дээ. Ажилчдынхаа тэр нийгмийн юунаас нь талаас нь бол хаана ямар гоё тийм сургалт юу байна. Янз бүрийн үзүр үйлчлэгээ ер нь бол тиймэрхүү юмд бас үзүүлж харуулна шүү. Сая бид нар ч хүртэл энэ хавар 4 сарын сүүлээр чинь төрийн ордон өнтер үзчихэд ирсэн шүү дээ. Амар гоё. Манай нэвтрүүлгийн баг энэхүү нэвтрүүлгээр дамжуулан үзэгч та бүхэнд хогоо хогийн савнд хий, ангилж ялгаж сурыг, нэг нэгнээ хүндэлж бие биендээ хайртай байцгаая хэмээх утга агуулгыг илэрхийлэхийг зорилоо. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчтэй. Соёлыг түгээцгээе.